Зорим дүргийн хэмжигчтэй ТV-с Viz ярилцлага нэвтрүүлгийнхаа энэ өдрийн дугаарыг үзэж таханд өргөхөд бэлмож. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Хаян хэрэг оролцож байгаа. Танд өрөм дүргээ. За өрөм дүргээ. Өнөөдөр бас ажилттай байх шиг боллоо. Нилээн одоо ажлын хажуугаар цаг зав гаргаж ирсэн танд баярлалаа. Тэгээ өнөөдөр төрийн ордноор ерөн сонь сайхан юу байваа? Одоо өнөөдөр төрийн ордноор юу явах вэ? Улс хурлын 4 сарын бодлогын анхны хэлцүүлэг юу нэгдүгээр хэлцүүлгийг хийгээд дуусчих шиг байна. За тэгээ хамгийн гол нь бол байнгын хорооны дарга нарыг томиллоо. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг чөлөөлт томиллоо. За тэгээд одоо нэг үндсийн телевизийн зөвлөх хороо билүү. Тийм байдаг. Тэрүүнийг одоо бас чөлөөлт томилох хүмүүстэй чөлөөлт томиллоо. Одоо ингээд үндсэндээ төрийн нэрийн бичгийн даргаас бусад одоо томилгооны асуудал нэг цэгцэг тал руугаа явж байгаа юм. Цэгцэг тал руугаа. Тий. Дид цайдаас авахгүй бол ер нь нэлээд ажинтай явсаар байгаа. За одоо тий. Тэгээд одоо энэ ажил нэг одоо бид нар ч гэсэн одоо залхаж штеп юм тий. Одоо энэ томилгоо хурдан дуусаад бас нэг хүмүүсүүдэд одоо багч гисэн хугацаанд ажил их болцоо олох хэрэгтэй л гэж байна. Алтан уяг гэж хүний засгийн газар хөөрхий 4 жилээ дуусгах чадсангүй. Бас харамсалтай юм шиг. Ерөнхийдөө бол Монгол Ардын намынхан бол энэ цаг байгуулснаас хойш л ерөнхийдөө та нар бүтэхгүй явахгүй гэдэг бол анханасаа хэлж. Сүүлийн үед тэр унгах үеийн өмнөхөн бол та бол ялангуяа нилээн оройлоод оролцсон. За бас л хатуухан үгийг бол хэлжсэн. Хамгийн худалж ерөнхий сайд шүү чи гэж байгаа л тийм ээ. Тэгээ энэ тухай ер нь яагаад энэ засгийн газар гунах бол одоо ер нь хэр худлаа ярьдаггүй сайд томилчваа. Гэхдээ яах вэ? Өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд явсан энэ засгийн газрын тухай бол одоо нэг яриад илүү сүзтэй. Монголын ард түмэн ерөнхийд нь харлаа. Тийм ээ. Яаж одоо үнэхээр энэ улс орны эдийн засгийг маш богинохон хугацаанд оронгоор нь эргүүлж болдгийг л харууллаа шүү дээ. Жишээн дээр шүү дээ. Тэгэхдээ бүх юмыг сайхан байна гэж ярьж байна. Тэгэхээр л эн чинь нөгөө нэг одоо үнэн худлах хоёрын зааг нь энэ дээр харагдаж байгаа байхгүй юу? Алтан уяг ерөнхий сайдын амнаас ирнэ үндсэндээ сайн байна сайхан байна гэж юу муу байна муухай байна гэж юм ярьж байгаа шүү. Бүх юм болж байна, бүх юм сайхан байна, бүх юм окей гэсээр байж байгаа л тэгэл ямар сайн дэ эдийн засгийн том хямралууч нь бол энэ бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд эргээд бүх хүмүүсүүдийг ямар нэгэн бэлтгэлгүйгээр л авчиад том нөхний амнаар авчаар тавьчлаа шүү дээ. Энэ бол хамгийн том одоо гутамшгал да. Тийм учраас бол ер нь одоо бид нар энэ өмнө гаргасан алдаагаа давтахгүй байхын төлөө явах хэрэгтэй. Энэ шинээр одоо сонгогдсон ерөнхий сайд минь бол хуучин энэ засагт нь байсан. Тэр PR элдвэмиг хийхэд бас голлох хороолтод оролцож ирсэн хүн. Тийм учраас өөрийнхөө гаргасан алдаан дээр дахиж гიშгэхгүй байх хэрэгтэй. Тийм учраас сайхан бүлгийг зөвшөөрсөн гэж ойлгож байна. Би ер нь одоо яг одоо манай бүлэг бол сайхан бэлгийг одоо жишээлх юм бол ерөнхий сайдаар томлын огт манай бүлэг бол оролцоогүй шүү дээ. Бид нар бол дэмжээгүй. Ер нь бол одоо энэ засагт орох урилгыг бол манай намд одоо томилгосныхоо дараа тавьсан. За энэ дээр бол олон зүйлтүүдийг бид нар бас харж үзсэн баг. Зүгээр манай намын бүлгийн гишүүд, намын одоо баг хурлын гишүүд янз янзын байр суурьтай байсан. Тэгээ манай нам бол одоо та бүхэнд одоо хэлэхэд мэдэндээ та нар цахилгааттай нэгэнт намын одоо өдөрлөгтэй байгууллага болох намын баг хурлын шийдвэр гарсан тохиолдолд бид нар тэрийгэ дагдаг л одоо жамтай улсууд, журамтай улсууд дээ. Алтан уяг гэж хүн анхнаасаа л таны намд урилга өгсөн бол өнөөдөр улс төр ямар байх вэ? Би ерөн зүгээр одоо яг хувь хүнийхээ хувьд бол би ингэж л боддог. Хамгийн ардсан намынхны хамгийн том алдаа юундаа байсан бэ гэвэл бол өнгөрсөн 4 жил 45 тэгээ 23 жилдээ 45-20 хийдгээд одоо ийм байхад бид урилга өгөөд том юмыг харж урилга өгсөн. Одоо жишээлбэл 5 7 2 том төслүүдийг шийдэх гэдэг том ажлуудаа урагшлуулъя гэж ингээд шийдэл өгөөд хамтраад явсан. Харамсалтай нь тэд нар яг нэг одоо 8-9 сарын өмнө гараад эргээд одоо олон болсон. Тэр үедээ өмнөх хийжсэн юм өргөжлүүлэх ухаан байсан бол бид нартай хамтраад явсан бол бас өнөөдрийнхээс арайч гайгүй байх байсан болов уу гэсэн бодол надад тээж л явдаг л да. Тэгээ эцсийн дүндээ бол үнэнд юм гүйцэтгэдэг шүү дээ. Зүгээр одоо үндсэндээ бол хоёр гараа өргөж бууж өгөөд л одоо хамтраад явъя, сайхан явъя, алдаа оноогоо засъя гэж л одоо бидэнд бол бүхэл хүчин чармаалтаа тавьж гуйж ирлээ шүү дээ. Архаг одоо том нам маань бас угаасаа засагт оруулахгүй бол бас цаашаа явуулахгүй бол тийм л юм харагдаад байх шиг байсан л. Явуулахгүй гэж одоо хүмүүсүүд үл яриад байгаа юм л да. Зүгээр ер нь өнгөрсөн түүхээ эргэл санал та. Бид нар бол маш олон зүйл дээр алдааг нь хэлж ирсэн. Хүн доктор хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүй гэж хэлж ирсэн. Тийм үү? Бондын мөнгийг ингэж одоо зам болоод ингээд юм ямч одоо өөрчлөгөө удаан өгдөг юм юмнуудаа зарж болохгүй гэдгийг хэлж ирсэн. Хөгжлийн банкны мөнгийг ил тод болох хэрэгтэй гэдгийг хэлж ирсэн. За бодлогын алдаа гараад байна шүү. Эдийн засаг одоо ингээд байхад бол энэ мөнгө валютын ханшиг оны эсрэг бол бид нар одоо дийлэхгүй өсгөн шүү гэдгийг бол одоо манай хөрөлт багш үзлээд олон гишүүн хэлж ирсэн. Ер нь бол бид нар одоо энэ алдаа оноогоо засаа төсвийнхээ тодтоглыг хий, төсвөө эрүүл сарвал болгоё гэдэг юмыг хэлж ирсэн. Харамсалтай нь энийг нэг нь хүлээж аваагүй шүү дээ. Тэгдэггүй маа, ийм онл байдаг юм аа, ингэж явдаг юм аа гэл явсаар байж байгаа л яг эцсийн дүндээ харахад бол бидний хэлж ирсэн юм л. Гэтэл
Би чамаас нэг юм зөрүүлээд асууж байгаа. За энэ өнгөрсөн засгийн газрын үед одоо ингээд тэр 2 жилийн хугацаанд ямар шийдвэр гаргах гээд улс их оронд хэрэгтэй. Ямар юм дээр нар дээр тэгтэйд унгацсан бэ гэдгийг би бас асуух хэрэгтэй байхгүй. Хэл дээ. Ямар шийдвэр? Ер нь Арс намын энд бариад байгаа болгоо их нууцсан биш үү? Одоо бүр хол очиж үр дүнгээ өгөх гэж байгаа юмыг л эдгээр одоо өнөөдрийг хараад ингээд байна. Үгүй бидний бодлого зөв алс нь бол одоо энэ бодлого чинь жинхэнэ үр дүнгээ өгөх юм бол гэдэг байна. Та бүхэн маань арийн холыг харж чаддгүй нэг энэ 4 жилээ харсан юм шүү. За мэдгүй тэр хин холоорыг харсан байна гэдгийг бол амьдрал цаг хугацаа өрөө аянд харуулна шүү дээ. Ер нь бол эн чинь сая жишээлх юм бол Оросын холбооны улс төр л нэг жишээ аваад үзлээ. Хөрвөлийн хань шунлаа гэдэг одоо ингээд огцсон мунахад бодлогын хүүгээ яаж ийн. Оросын баг бодлогын хүүгээ шууд 7 хувиар нэмчихэж 17 болгоно. Тэгэхэд буцаагаад өрөвлийн хань шин бол чангарах тал руугаа эдийн засгийн зүйтлэр байгаа. А гэтэл бид нар бодлогын хүүгээ нэмэгдүүлэх гэдэг энэ эдийн засаг хямрахны бодлогын хүүгээ нэмээ гэдэг асуудал тавиад бодлогын хүүгээ зөөлж ирсэн шүү дээ. Тэгж яагаад өнгөрсөн 7 сард л аргагүй ирэхэд бодлогын хүүгээ манайх жоохон нэмсэн шүү дээ. Тэх мэтчлэнгээр. Ерөөсөө л бодит юмн дээр тулгуурлаж бид нар ярих авчиртай л байна. Яг шуугж байгаад одоо намжиж байгаа нэг сэдв байна. Яг одоо ингээд ерөнхийдөө энэ оноор ингээд дуусруулад модноос гарна цаашаагаа бол хонгараад энийг нэг ярихгүй байна. Монгол Ардын нам маань энэ удаа яагаад Арс намын засгийн одоо энэ урилгыг хүлээгээд авчваа гэдэг нэг удаа хаягдж үтсэн дараагийн урилган дээр нь яваад орчлоо. Яагаад? Сая бол яг зүгээр ингээд одоо бүлэг дээр бид нар янз янзын байр суурьтай байсан. За тэгээд өдөө орон нутгуудаас бас бид нар нэлээд судалгаа авсан. Хөдөө орон нутгуудын төвшөнд бол одоо бас ер нь нийлэх нь буруу гэдэг имийг намын гишүүд дэмжигч нэлээд хэлж ирсэн. Улаанбаатарын судалгаа бол ер нь одоо нийлээд нэгдээд явах нь зүйтэй гэдэг ийм судалгаа бол гарсан. За ажил хэрэг шүүмшүүдийн төвшөнд бол бид нар бас нэлээд уулзалтуудыг зохион байгуулсан шүү дээ. Ер нь одоо ажил хэрэг шийдвэр нь бол одоо томоохон бизнесийн төвшний улсуудтай. Бизнесийн төвшний улсууд бол ерөөсөн за би ер нь одоо үндсэндээ бидний уулзаж ярьжсэн бүх хүн ер нь нийл нэгдэж явах нь зөв. Энэ улс орн чинь баларлаа. Бидний ажил төрөл сонилоо. Та нар ороод одоо ингээд энийг чинь засаж залруулахад нь хамтраад тэмцээд ингээд одоо явах ёстой гэдэг ийм саналуудыг хэлж исэн. За намын баг хурал дээр ч бид нар чамгүй сайн хэлэлцсэн. Тэгэл шийдвэр гарсан. Шийдвэр нь бол одоо ер нь засагтаа ороод явах нь зөв юм а гэж. За би тухайлбал одоо би бол тэнд эсрэг саналаа өгөөл эсрэгэл байсан хүн. Өнөөдөр нийгмээс ирж байгаа реакцийг харахад бол орон нутгад би явлаа энэс хойш тархнаар ус ганцын явл энэ реакцийг харахад бол манайхыг Оросныг бол буруу гэж зэмлэх нь бол одоо зөв гэдгээсээ бол бага байна. Тийм учраас ер нь зөв гэж байгаа нь бол дийлэнх талдаа байна уу да гэж би бол харж байна. Дараагаас дөө сайдын томилгооны тал дээр бас яриа гэж бодож байна. Монгол Ардын намынх маань өнгөрсөн хугацаанд давхар дээлгээч зүйлийг давхар албан тушаал гэсэн үг л да тийм ээ. Энийг бол эсэргүүцсэн. Маш их эсэргүүц. Тэгээ өөртөө ингэж ороод ирэхээр бас нөгөө яриадсан давхар дээлээ өмсөж байгаа юм зүйл харагдлаа л да. Энийг та юу н хэрхэн тайлбарлах вэ? Давхар дээлийн асуудлыг бол уллаасаа энэ чи одоо энэ жил гарч байгаа асуудал биш шүү дээ. Бид нар нөгөө нэг ардсан нам манай одоо энэний өмнө парламентод байж байгаа оны төгсөл рүүгээ сонгуулийн өмнөхөн гарч тавихад л одоо ерөнхийлөгчийг хэл санал тавиал биднийг одоо хаашаа явж өдөө хэлж ирсийг та нар санаж байгаа баг. Тэрнээс хойш яригдсан. Тэгээ хуулийн төсөл хөргөн баригдсан. Ингээл одоо явж байгаа зүйл. Тэгвэл яг бид нар бол ерөөсөө нам дээр энэ парламент дээр ч тэр бидний хэлж ирсэн санал бол бодлогын яамнуудыг бол парламентаас тавьж болно, бусдын дандаа гаднаас тавина л гэдэг ийм зарчим барих ёстой гэж манай нам бол үзэж ирсэн. Манай хоёр тавигдсан яам бол хоёулаа бодлогын яам. Байгаль орчин ногоон хүслийн бодлогын яам уу? Мөн, бодлогын яам. Сангийн яам бодлогын яам. Тийм учраас нөгөө бусад одоо манай доногдсон дөрвийгээ бол бид нэр гаднаас нь тавьсан. Ийм зарчим баримтсан. Өнөөдрийн энэ эдийн засгийн хямрал гэж яригдаад байгаа зүйлээс гарах гол шалгуур бол өөрөө хэмнэлт дахин хэмнэлт гэдэг юм. Ард иргэдээ бүсэг чангалаа л гэж манай сайдар бүгд л хэлээд байгаа тийм. Гисэн хэдий ч одоо манай Монгол Ардын намынх маань хүртэл одоо энэ алтан үнгийн засгийн газрыг ер нь бүтцээ жоохон жижиглээчээ гэл ямаа цөөлөөчээ гэл иймэрхүү шаардлагыг бас өгж ирсэн. Тэгээд буцаад яг одоо ингээд энэ засаг байгуулахаараа бас ер нь одоо гадуур иргэд бол нэлээд занхахар байна л гэж яриад байгаа шүү дээ. Энийг та юу гэж тайлбарлах вэ? Ер нь хэр том засгийн газар байгуулагдсан эсвэл зүгээр хэвийн үү? Том. Ер нь манай төрийн бүтц бол том. Үнэхээр том. За би зүгээр ер нь яг хэмнэлт гэдэг юм тийм ээ. Хэмнэлт гэж орилоод байх бол одоо жишээлбэл эдийн засгийн хямралаас гарах бүр хамгийн гол хөшүүрэг мөн өгөөл. Хамгийн гол хөшүүрэг бол биш шүү. Хэмнэлт гэдэг байгаа юм бол. Нэг одоо бидний яриад байгаа хэмнэлт шүү дээ. Жишээлх юм бол одоо тэр нэг одоо өндөр настай юу олон хүүхдтэй ээжүүдийн нэг мөнгийг авах шиг. За нэг төрийн албан хаагчдын тэр нэг 36 сарынхыг 12 болгоно гэж яах шиг. За яг тэр хүүхдийн мөнгө энэ төр гээд хэмнэлт гарах уу гарна. Гэхдээ бид нар бол альва юмн дээр зөв үр дагавартай бай гэвэл бид нар эхлээд бүтцээ зөв болгох хэрэгтэй. Төрийн бүтцийг зөв болгох хэрэгтэй. Тэгээд төрийн бүтцийг мэрэгжлийн чадварлаг аппаратаар бүрдүүлэх ажил дээр бол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Манайд одоо төрийн
Яг мэрэгцэн аппарат гэдэг юм үндсэндээ байхгүй. Ягаад гэвэл ерөөсөө нэг сонгуулиас нэг сонгуулийн хооронд л дураараас авч идэг. Тухайлбал би зүгээр ингэж боддог юм. Намайг одоо ингээд би чинь одоо 2000-аас 2008 оны хооронд засаг даргаар ажиллаад явж исэн үед 2004 оноос хойш үндсэндээ төрийн алба бол тогтворч ирсэн. Ягаад гэвэл төрийн албанаас татгалзах, төдөлцөх нөгөө нэг хууль мөл батлагдаад төрийн албан хаагч чинь нэг улс төрч очихоор дагаж хүүгээд бас чаавс хөөх юм нөгөө манай нам чиний нам гэдэг дахиад байдаг нь багасаад хүн чинь жоохон мэрэгших тал руугаа ороод иржсэн чинь сая энэ 12 оны сонгуулийн дараачаар арай дэндүү савлаа шүү дээ. Дэндүү савчлаа. Тэгэхээр эн чинь нэг удаагийн үйлдэл биш чинь хэд хэдэн удаагийн үйлдэлээр ингээд энэ савчгаар чинь одоо төрийн албан хаагчдыг эргээд тарах юм бол төрийн албан хаагч чиг өрөвдөлтэй хүмүүсүүд өнөөдөр алга байна шүү дээ. Хизээ би халагдах уу гэдэг аимшиг тэр хүний толгой дотор одоо байна. Хизээ би халагдах уу. Ингээл одоо за би ч одоо ингээд нэг ардын намын өгчлийн үед ажиллаж исэн нь бол одоо намайг энэ ардсан нам гэдэг ардын намыг халчна гэдэг. Ардсан намынх нь болохоор энэ ардын намын сайд ирсэн одоо намайг халаад халаал гэдэг юм шиг. Халаал солиод байдаг учраас тэр бид нар бол ерөөсөө одоо энэ нэг төрийн албыг мэр систем шилжүүлэх гэдэг юм шүү дээ. Наазахны. За. Одоо энийг бол би бас нэлээд ярьдаг. Ерөөсөө яах вэ гэхээр төрийн албанд бол шилжих юм бол та мэрэгжилтэн явнаа. Одоо 5 жил 6 жил шалгалтаа өгнө. Тэр хэлцийн дарга болно. Дараа нь шалгалтаа өгнө. Ахаа 5 6 жил явнаа. Газрын дарга руугаа явнаа. Гэх мэтлэнгээр ингээд яваад ингээд байх юм бол одоо зүгээр сонгуулийн үр дүнгийн дараа хаяа ингээд дуудаж яваачаад ашиг томцол ирэх газрын дараагаар яваачаад тавьчихтгүй болох юм бол энэ улс төр гэдэг юмруу хүн ингэж хошуурхаа болчихно. Төрлөө хүн хошуурхаа болчихно. Ягаад гэвэл тэр тодорхой шалгууртай. Өөрөөр хэлэх юм бол би бол тэр бүх шалгууруудаар явж хагаад тэн дотроосоо би мэржлэгээ шалгалтыг өгч жагаад дарга зэрэгээ болох хэрэгтэй. Түүнээс биш миний карманд явж байгаа 2 анкетыг авчиад даргуулахчаараа гэд тавиад идэг энэ тогтолцоо чинь өөрөө буруу тогтолцоор яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо манай төрийн хамгийн гол одоо нэг бодох зүйл алдаа оноогоо засах. А хоёрт нь бол бид нар ерөөсөө л одоо эдийн засгийн хямралаас харъя гэвэл энэ эдийн засгчд гэдэг одоо олон том эдийн засгчд байна. Өрөндийн орнд боловсрол эзэмшсэн. Тэр нь бий биш л дээ. А тэгэхээр энэ хүмүүстэйгээ бид нар зөвлөлдөх хэрэгтэй. Яаж энэ өрөндийн том орнууд чинь манай энэ нэг ийм зовлонгуул эдэн бидэд дайраагүй тойроогүй дайрсан дой таарна шүү дээ. Яаж гарах хэрэгтэй. Тэр бодлогын алдаа гэдэг юмнуудаа яаж засах хэрэгтэй юм бэ? Уул манай хуулгатаа сайн шүү дээ. Тий хуулгатаа сайн. Тэгэхээр энэ юмнуудаа харж тэр бодлогын алдаануудаа засах хэрэгтэй. Ингийн тулд нэг имийг би шаардж байгаа. Тэгтүүд сайхан бэлгээс миний нэг шаардсан юм. Бүх тоогоо цагаан цаасан дээр тавьж ил болох. За. Өөрөөр хэлэх юм бол одоо өнөөдөр манай эдийн засгийн ерөөсөө яг бодит үнийн ямар байгаа юм бэ? Тийм ээ? Өр зээл нь хэд байгаа юм? Бонд нь ямар юм болсон юм? Концессийн гэрээгээр ямар ажил төрөл өгсөн юм? Ичнээн төгрөгийн дотоодын бонд гаргасан, ичнээн вексэл гаргасан. Монгол банкны өнөөдрийн одоо дотортол Монгол банкны алдагдлал валютын нөөц энэ юм юу байгаа юм бэ? Энүүний чинь бид нар ил тод болгож жагаад тэгээд дараачд нь бид нар бол одоо эхний ээлжинд энэ дээр бид нар одоо алдаа хасах хэрэгтэй юм байна. Гэд ярихгүй бол сангийн яамд одоо ч хэлэх юм бол санхүү эдийн засгийн асуудал ингээд төвлөрч эхлэв. Монгол банкны асуудлыг ерөөсөө мэдгүй, Монгол банкны өнөөдрийн систем ямар байгааг мэдэхгүйгээр, хөгжлийн банкны асуудал ямар байгааг мэдэхгүйгээр, банкнуудынхаа ерөнхий систем нь одоо ямар хэмжээнд байгаа гэдгийг мэдэхгүйгээр тэгээд эдийн засгийн бодлогын тухай сангийн сайд ярина гэд ингээд явуул арай л биш болов уу гэж би хувьдаа. Тэр тооцоог одоо ерөнхий сайдаас өөрхөн олон мэдчих боломж байдгүй юм. Заавал ерөнхий сайдыг хүлээгээс одоо сангийн яамчин танад ирчлээ. Гэхдээ яг одоо бид нар бол тэрийг шаардж байгаа. Одоо ганцхан ерөнхий сайд шаардсан. Ер нь бол манай чинь мэдээлэл өгтөө хойрог газрууд байна шүү дээ. Ялангуяа Монгол банк, хөгжлийн банк энэ төр бол одоо ер нь бол мэдээлэл өгтөө дурггүй шүү дээ. Тэгэхээр энийг бид нар би эртүүд ерөнхий сайд одоо анзаарсан бол ерөнхий сайдын мэдээлэлд хэлсэн. Нээлттэй байна уу, хаалттай байна хамаагүй. Ямар ч үеэс энэ яг л үнэн бодиттой тооноор л ажилдаа гэдэг санаатай байдаг. Тэгээ одоо бол яг тэр үнэн бодит тоогоо бол ил гаргаж бас цацхгүй л байна шүү дээ. Хэсэг хугацаанд хөөсөн дээр л үсрэх нь үсэрсэн баха юу. Үсэрсэн. Хэцүү. Зүгээр одоо бол бид нар ер нь зүгээр эдийн засаг бол хүнд байдалд орсон уу гэдэгтэй үл энэ ч одоо маргаад ах юм байхгүй бүгдээр хөлийн зөвшөөрлөө шүү дээ. Эдийн засаг бол үнэхээр одоо дефолт болоход сөөмөл дутуу байна гэж. Төрийн бүтцийн тухайсаа хоёулаа ярьсан. Одоо төрийн мэрэгсэн албаагч байхгүй байна гэж хоёулаа ярьсан тийм. Ерөнхийдөө засгийн одоо энэ төрийн бүтц гэдэг өөрөө улс орныг хөгжүүлэх гэж ажил хийх гэж юм байдаг юм бүтц. Гэвч манайд өнөөдөр бол зүгээр л бялуу хуваах зөв, торто хуваах зөвлөөр хүргэх зэрмэр. Ямар санд Монгол улс ерөнхий сайд гэдэг нэг нөхөр гараад ирсэн юм мест гарах урд нь байсан л гэж тайлбарлаад байгаа юм. Өнөөдөр байх ёстой юм уу, байх ёсгүй юм уу? Дээр нь сая дид сайдуудын томилгоо, боловсролын яам, эрүүл мэндийн яам нь хоёр дид сайдтай юу хийх гэж байгаа юм бэ? Ерөөсөл эн чинь бол чиний би чиний тэр хэлээд байгаатай санал нэг байна. Бялуу хуваадаг тогтолцоо. Ер нь бол улс төрийн бялуу хуваадаг тогтолцоо энэ байхгүй. Тэгэхээр эн чинь манай энэ улс төр гэдэг юм өөрөө буруу яваад байгаа юм шиг байхгүй юу? Би хэлээд шүү дээ. Одоо дид сайд гэдэг хүн бол жинхэнэ мэрэгсэн хүн байх хэрэгтэй гэдэг талаас нь хандах юм бол одоо энэ шалгуурт тэнцэх дид сайд бий юу гэдгийг бол бид нар бас аваад үзэх хэрэгтэй.
манайч намад ардсан намд ч гэсэн аль нь ч тэр ялгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ төрлийн тогтолцоо, энэ төрлийн бүтцийг их л зөв болгох юм руу явах хэрэгтэй. Мэргэсэн төрийн албаагч байхгүй болсон гол нэг шалтгаан бол ерөөсөө өнөөдрийн манай төрийн тогтолцоо энэ ардсан нийгмийн чинь гол юм болохоор ерөөсөө даргыг дагдаг үзлээр явдаг юм буруу болсон. Ерөөсөө даргал юу гэж хэлэн түүнийг л биелүүлдэг юм багсаа. Түүнээс мэргэсэн хүн байх, чадвартай хүн байх шаардлагагүй болсон. Энэ өөр их алдаа болоод байгаа шүү. Нөгөө талдаа намуудын томилгоог хараад хахад ялангуяа сайн энэ дэд сайдууд байна. Бусад төрлийн томилгоо ингээ хараад хахад бол дандаа нөгөө нам такс төс нөхдүүдэд үр төлөх гэж энэ суудлуудыг хуваарилдуулсан. Энэ өөрөө төрийн чадварыг бас нэлээд алдагдуулсан байна. Одоо энийг цааш нь хөөгд үзэх юм бол намын одоо тэр тогтолцоо санхүүжилт, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль энэ юмнуудаа бид нар одоо өөрчлөх цаг болсон юм шүү. Чи сая хэллээ л дээ. Одоо ингээд нөгөө нам дагсан хүмүүсүүд бий болчихсон. Энэ одоо ардчлалын нэг одоо ийм юм болчлоо гэж. Ардчлал гэдэг юм бид нар буруу хэрэгжилж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол өөрөөр хэлэх юм бол миний сонссон мэдснээр одоо энэ барууны орнуудад бол улс төрийн тэр одоо улс төрийн албан тушаалтууд, сайдууд нь дарга нар нь одоо сая Японд харалт да парламент дараагаад дахиад сонгуулийг тэнд ерөөсөө жишээлх юм бол доод тэр мэрэгжлийн одоо тэр төрийн аппаратур бол оролдохгүй. Ерөөсөө ганц улс төрийн албан тушаалтууд солигдол ингээд явдаг. Энэ л тогтолцоог бид нар чинь барьж авах гэж оролдох гэж тэгэл одоо энийг л эвдээл эсэн шид болгоод дахиад байгаа нэг юм зарчим яваад шүү дээ. А хоёрт нь чиний өвөн дотор сая жишээлх юм бол одоо танай сайдны дотор харж байхад намайг такс төлсөн гэж. Энэ амд амтсан яриаг бол ингэж ярьж болохгүй. Жишээлх юм бол саяхан одоо тэр сонгуулийн тэр сайд дарга нарыг дэд сайд нарыг тавьсан юм дээр ардын намынхан 500 сая төгрөг аваад одоо сайд нараа тавьсан гинэ гэж одоо тийм яриа явуулж ин л дээ. Ер нь бол гадуур одоо сайд дарга нарыг тавихаар дандаа тийм яриа явдаг. Манай намч биш. Ардсан намч тийм яриа явдаг. Бүх намд л одоо мөнгө өгсөн, такс төлсөн явдаг гэж. Тэгэхээр энэ бол зүгээр бас амд амтсан яриа шүү. Өнөөдөр бол жишээлх юм бол манай тавьсан сайд нараас та нар тосоод үзэлтэй энэ чинь бас аваад үзэх юм бол шууд ер нь өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед 500 сая төгрөг өгөөд одоо сонгуул Монголын үеэр өгсөн хүмүүс чаваас одоо боломж гарч ирээд өгж байгаа юм шиг өрөө төлж байгаа юм шиг. Сонгуулийн үеэр бол намуудыг одоо альч намыг бизнес одоо улсууд дэмждэг хуулийн хүрээний дотор дэмжээл явдаг. Тэгэхдээ би чамд нэг юм хэлье. Чи сая тэр намуудын хууль, сонгуулийн тухай хууль, санхүүжилтийн тухай хууль, сонгуулийн санхүүжилтийн тухай хууль тэр чинь одоо хэлсэн л гэж одоо аминдаа бид нар бол тэр одоо хамтран ажиллах дээр хэлэлтэд төгссөн. Ер нь бол одоо их ордын гишүүдээр яриад байгаа бас нэг эрүүл зарвал уур амьсгал бол үгээр энэ сонгуулийн зарлыг ийм одоо аймаар юм өндөр зардалтай байлгадаг болий гэдэг. Ерөөсөө болий. Тийм ээ. Энэ үнийгээ бид нэр өөрчилж авъя. Сонгуулийнхаа хуулийг өөрчилье. Ер нь бас энэ улс төрийн тогтолцоо бол энэ хуулиудаас их хамаарах байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол одоо энэ бүтэц бүрэлдэхүүн ч гэсэн энэ парламентын бүтэц гэсэн хуулиас их хамаарна шүү дээ. Ямар хуультай байж ээж ямар шалгуураар хүн орж ирэх үү гэдэг асуудлаа тавьж өгнө. Тэгэхээр энэ асуудал бол хилцэгдээд ямар ч байсан одоо энэ эрх одоо 100 гэхэд бол энэ хуулиуд бол нэг батлагдаад гарахлуул гэж би найдаж шүү дээ. Ерөнхийдөө засаглалын тухай сүүлийн үеийн ярьдаг басмаа би нэвтрүүлгээр бас хүн болгоноос асуугаад байгаа. Өнөөдрийн засаглалыг өөрчлөх ёстой юу? Биднэрт ямар засаглал хэрэгтэй вэ? Таны бодол. Ер нь бол манайд бол жинхэнэ парламентын одоо сонгодог утгаараа парламентын засаглал хэрэгтэй. Ерөөсөө парламентын засаглал. Өөрөөр хэлэх юм бол одоо манайх чинь бол уг нь парламентын орн. Парламентын орн. Тий. Гэтэл ерөнхийлөгчгээд бид нар чи үндсэн хуулиндаа нэг заасан ерөнхийлөгчтэй хүнтэй бүх нийтээр сонгодог хүнтэй. Одоо ингээд сүүлийн жилүүдэд ингээд харж байхад бол ерөөсөө ерөнхийлөгчийн эрх мэдэлчин сүулт ингээд яваал бүр өндөр болоод тэгэл ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг тал руугаа яваад байна шүү дээ бид нар чинь. Тий. Эннээс бол одоо бид нар ингээд хараад жишээ хараад үзэх юм бол ер нь бид нар чинь ямар засаглалтай улс юм бэ гэдгийг одоо ойлгох хэцүү болчиход байна шүү дээ. Тийм болохоор өсөө бид нар бол одоо энийг мэдээж одоо би бол энэ дээр өөрийнхөө байр суурийг хилээгээд тэгвэл чи юм бэ гэвэл тийм одоо яг үнэхээр тохирсон тогтолцоог нь олж мэдэхгүй. Энэ олон одоо парламент суусан тэгээд энэ юм судалсан улсууд бол тодорхой юмнууд хэлдэг юм л. Өөрөөр хэлэх юм бол хоёр танхимтай парламент байвал одоо их зүй юм аа. Энэ зарим нь бол ерөнхий сайд нэг өндөр хэрэгтэй. Одоо жишээлх юм бол Японы парламент шиг ингээд парламентаа тараагаад ингээд явдаг юм байх нь зүй юм аа. Би бол зүгээр ер нь хоёр танхимтай байх нь зүй юм уу гэж. Тэгээд ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог. Тэгээд хоёр танхимтай байдаг. Том одоо төсөв мөсөв том хэлцгээд нөгөө их танхимаараа хэлцдэг. Бус цагт нь бол байнгын ажиллагаатай одоо доод танхим буюу энэ одоо хуулиуд ил төрлөө хэлцээ сууж идэг. Ийм тогтолцоороо оруулал ер нь зөв тал руугаа болох юм болов уу? Энийг ер нь нэр зориг гаргаад хийчих улс төрийн нам улс төрч өнөөдөр манайд байна уу? Ер нь ярьж байгаа. Энэ дээр бол нэлээ ярьж байгаа. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг асуудлыг бол бид нар ч одоо нэлээ яриад байна шүү дээ сүүлийн үед. Уг нь энэ удаад бол бас нэлээд одоо боломжтой бүтцийн парламентд байгаа юм. Тийм ээ. Одоо ардын нам, ардсан нам, Монгол ардын хувьсгалт нам, иргэний зориг нам, ногоо нам те ингээд бас бие даагч гэдэг ингээд нэлээд том бүтэц байгаа учраас талын одоо улс төрийн хүчнүүдийн бас ийм бүтэц байгаа учраас энэ дээр сайн ярилцчихад үндсэн хуулиндээ өөрчлөлт оруулад энэ бидний төрийн одоо институтуудын хоорондын харьцаа энтрийг бол нэг ном дөрмөнд нь оруулах хэрэгтэй л асуудал мөн л баг.
Засаглал бол тэгээд одоо ямар угаанаа сайн тодорхойгүй. Энэ л болж өгөхгүй байна гэдэг хүмүүх үлэмшөрөд. За нөгөө талдаа өнөөдөр бид нар ямар нийгэмд амьдраад байна гэдгийг бас сүүлийн үед ойлгохоо боллоо. Дүр хэсгсэн арчил хамгаас аюултай шүү гэдэг нэг мундаг хүн хэлээ явцсан. Тэрнээс хойш энэ үгийг бас манайх их хэрэгжилж шүү. Ялангуяа энэ Арслан намын дотор одоо 2 3 хүн сүүлийн үед ирлээ. Хамгийн сүүлд одоо Магна гэдэг хүн хэллээ. Энийг та юу гэж харж байгаа вэ? Дүр хэсгсэн арчил хамгаас аюултай юм аа. Би манайд одоо үнэхээр шудраг жинхэнэ одоо сонгодог утгын арчил явж гин гэж хэлж чадахгүй. За хизэнээс аварч байна. Ер нь бол яг арчил гэдэг юм явагдаж эхэлсэн. Би одоо ингээд ялангуяа 12 оноос хойш. Ялангуяа 12 оноос хойш бол ил хууль хяналтын байгууллагуудыг авилгатай тэмцэх газрыг, шүүхийг, прокурорыг, тагнуулыг, цагтааг хитрхи улс төрийн болгочлоо шүү дээ. Одоо өнөөдөр бол улс төрийн хараад бол ерөөсөө улс төрийн одоо хүмүүсүүдийн гар хөл болох ийм юм руу түлхчлээ шүү дээ. Энэ бол хамгийн аюултай. Энэ бол арчилсан биш харин жинхэнэ диктатортай байх ийм нөхцөлийг бүрдүүлчихлээ шүү дээ. Өнөөдөр бол бид нар одоо өнөөдөр нэлээд л айцтай байна шүү дээ. Хүн бүхэн одоо утас чагамдаглаг нь, тагамдаглаг нь. За тэгэл одоо эл төв толгойн болох юм бол шүүх сэргийлэх одоо дууддаг нь, тагнуул цагдаа хяндаг, хоригддаг нь. За тэгээд янз бүрийн боллоо гэл одоо ингээл яриад. Энэ бүхэн чинь бол оргүй хов хоосон хөрс суурин дээр хүмсүүд юм санаагаараа зохиож яриад байгаа хгүй л гэж би бодож байгаа. Хэцүү шүү дээ. Хэцүү. Олны угаартай. Олны угаартай энэ дээр бол хэцүү. Нэг хитгэн хүн энэ эрх мэдлийг барьж авчих гал янз бүрээр оролдоод одоо сайн нэг байшингийн доороос ч айхтар нууд шорон муран гараад ирсэн юм шүү. Одоо та нар бодлоо. Зүгээр одоо би нэг юм хэлэхэд цагдаа. Ерөнхийдөө болоод одоо ингээл цагдаагийн даргаыг өөрчлөлт тавьсан. Одоо сүүл тавьсан цагдаагийн даргааны өөрчлөлт тавиул жоохон байж шинэ ерөнхийдөө гараад ирсэн маргаашийн дотор нь цагдаагийн даргаыг солиод, тагнуулын даргаыг солиод одоо энэ бол ерөөсөө хараач нэг өөрийн хүнээ тавина гэдэг юм одоо энэ л орж ирж байна шүү дээ. Би бол одоо тэгж л харж байгаа. Ялангуяа цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх газар, шүүх, прокурор эдрийн энэ томилдог тогтолцоонд бид нар бас анхаарах хэрэгтэй байна гэж би хараад байна. Ерөөсөө бүр гарцаа ухаарах хэрэгтэй байна гэж. Тэгэхгүй бол эн чинь одоо ингээд нэг өөрийн хүнээ тавьчихдаг. Ер нь тэгээд хууль хяналтын байгууллагын өмнө би боддог л доо ер нь аливаа ажил хийж байгаа хүн. Төрийнч бай, одоо хувийнч бай, бизнесийн салбарт ч ажил хийж байгаа хүн алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Тэгэхээр ер нь тэр алдааг томруулах уу жижигрүүлэх үү гэдэг асуудал чинь харин энэ хууль хяналтын байгууллагын гарт орчоод нэг тодорхой хувь эрх ашиг харсан улс төрчдийн гарт орчих юм бол хамгийн аюул байхгүй. Тийм л учраас бид нар бол энэ дээр ер нь нэлээд бас бодиттой ярих зүйлийн нэг мөн үгүй юм уу? Танай намынхан ч бас энэ 12 оноос хойш бас нэлээд ноолууллаа шүү. Та ч бас жоохон авилгатай газар бас нэлээд дуудагдсан уу? Нэг сонгуулийн үеэр ерөнхий сайд сангийн сайд байхдаа тойргийнхоо гишүүдэд тэтгэврийн одоо урьдчилаад өгчлөө гэдэг юм яригдсан үү? Үгүй тэтгэвэр шээ. Ер нь бол зүгээр ийм юм л да. Манай намынхан бол хангалттай нь олуулсан. Сонгуул эхлэхээс эхлээл одоо нэр дэвшижсэн хүнийг барьж авснаас эхлээл аймгийн дарга нарыг 2-2-оор нь барьж хорисноос эхлээл агентлагийн дарга нарууд нь барьж хорисноос эхлээл зарим нэг нь хөөрхий шорондоо одоо нүдэнлээ шүү дээ. Ингээл эхэлсэн. Одоо тухайлбал би бол ямар хэрэгээр одоо асуугдсан хүн гэхээр бол намайг сангийн сайд болоход улсын их хурл төсөв баталж өгсөн. Хууль баталж өгсөн. Тэр хууль нь бол төсвийг хэрэгжүүлэх. Улсын төсөв баталж өгсөн. Монгол улсын хэмжээнд байгаа өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй 360 мянган иргэнд 1 сая төгрөгийг өгөөл гэдэг хуультай. Тэгэл тэрийг илүү хүүргийг би хүлээсэн. Эннийхээ хүрээнд дотор бол тэр мөнгийг одоо ингээл 3 хуваагаал ингээд одоо боломжоор олгоод эхний 660 саяын бол бүх аймагуудад өгөөл. Төгслийн одоо 300 хэдийн бол 10 тэрбум төгрөг үлдэхт нь бол дундгов, ранга, дархан 3 төгссөн. Энүүгээрээ би бол одоо ч гэсэн намайг хүмүүсөө зарим чи төрийн мөнгөөр дахин хахуулцсан л гэдгийг. Би болохоор бол хуулиа хэрэгжүүлсэн л гэдгийг. Тэрнээсээ болоод авилгатай тэмцэх газар дээр дуудагдаж байцаагдсан. Яа шийдэгдсэн. Дараачд нь тэрийг авилгатай тэмцэх газараас одоо эрүүгийн хэрэг үүсгэх болцоогүй гэж үзээд эрүүгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн. Эрүүгийн цагдаагийн газараас эрүүгийн хэрэг үүсгээд 2-3 удаа очиж байсаар төгсөн. Тэгээд нийслэлийн прокурор дээр очиод одоо төдгөл зүйлсэн. Жишээлх юм бол эн чинь нэг дарамт. Өөрөлдөх юм бол чамайг одоо хизээний цаг чиний наадах сэргээ. Тэгжил одоо аминдаа одоо миний амыг барих маягийн дохиол байхгүй юу? Хүзүүндээ зуяа барьсан сууж байна. Сая Алтан хуйг ерөнхий сайдыг огцруулах үеэр би 28 гишүүн гарын үсгээ зурсан, миний балакандар зурсан. Тэр одоо нэгэнд миний балакандар зурсан учраас тэрийг яг одоо байнгын хороо чуулган дээр тэр одоо 28 хүний гаргаж тавьсан санд дүгнэлтийг унших үүрэг нь бол надад онцсон. Тэрийг би уншсан. Тэрний төлөө шүүхтэр очиж бас одоо шүүхэд өгөгдөөд 2 шидний шүүхээр ороод харин
энийг одоо хэргийг одоо хэрэгсэхгүй болгосон нэг тийм шийдэл гарсан гэж надад манай өмгөөлөгч хэлсэн. Зүгээр одоо яг надад миний гар дээр бол тэр нь ирээгүй. Энэ мэдчлэнгээр. Энэ мэтлэнгийн юм аа л өнөөдөр төрд байгаа энэ жоохон шудраг хүмүүсийг ир зөр гаргахад нь л түүг болоод байна да. Ер нь бол яг одоо бид нар чинь бол нэг ийм имийг одоо хэлж ярьж тэгээ энэ төрд байгаа буруу юм чинь бид нар үнэндээ хэлэхгүй болвол бас хэцүү байж шүү дээ. Би бол ялангуяа үнэхээр одоо орон нутгийн төвшөнд ингээд одоо хар залуугасаа л би эдийн засагч мэрэгжилт ингээл хар залуугасаа төрийн байгууллагад ажилласан учраас үннээ хэлэхэд бол заримдаа энэ төрийн ажиллаар ингээд тоглоод байгаа. Төрийн ажлыг одоо хувийн юм шиг ингээд өөрийнхөө нэг хувийнхаа ажил амьдралыг сайжруулах хэрэгсэл болгох гэж зүтгээд байгаа. Тэгээд бүр улаан цагаандаа гараад яваад байгаа юмнуудыг харахаар үндэ заримдаа тэсэхгүй шүү дээ. Тэгэж одоо болохгүй шүү дээ. Энэ Монголын ард түмний амьдрал өнөөдөр ямар байна? Бид өнөөдөр Монголын ард түмний өмнө ямар үүрэг хүлээгээд энэ улсын их хурл засгийн газар энэ төр гэдэг чинь байгаа юм бэ? Энэ үнийгээ бид нар бас нэг өөдтэйхэн байлгаж иж энэ 3 сая хүрэхгүй хэдэн хүнээ бүр баян чинэлэг одоо энэ Саудын Араб шиг болгодгүй маркет нэг одоо нэг 11 12 оны үед нэг хөмсүүдийн амьдрал нэг гайгүй нэг ерөнхийдөө эдийн засаг нэг жоохон өндийж ирлээ шүү дээ. Нэг ийм төвшинлөө авчираад хөмсүүдийн сэтгэлийг нэг жоохон нэг ийм тэнгэр байдалтай байлгах ийм нөхцөлийг л бүрдүүлэхийн төлөө одоо бид нар явах хэрэгтэй юм. Тэгэхээр ингийн тулд энэ улс төрийн хүчнүүд одоо олон зүйл дээр юмаа тохиролцох хэрэгтэй. Олон зүйл дээр тохиролцож, олон зүйл дээр гаргасан алдаагаа одоо зөв болгох зам руугаа явах хэрэгтэй. Энэ гаргасан хэнэрхлийг одоо энэ гаргасан алдаа бол дан ганц одоо ардсан намын гаргасан ч алдаа биш. Зүгээр ардсан намд ч байгаа, энэ намд ч байгаа, улс төрийн аль ч хүчнүүдэд байгаа. Энийг л бид нар одоо зөв болгохын төлөө л одоо ажиллах хэрэгтэй. Энийг одоо сайхан ойлгоцчих тийм боломж өрнгийн гэрэлгийг харагдаж байна уу? Намууд маань хоорондоо нэг улсынхаа төлөө сайхан эвлээд нэгдээд үнний төлөө явчих тийм. Гэхдээ одоо уг нь бол үнний төлөө явна гэдэл сая чи одоо хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад л гэрээ хилцэл хийгээд л зураад өчтөр чи одоо бид нар чинь парламентын төвшөнд хамтарч ажиллах бас нэг санамж бичиг интернет гараа суулгаад л аминдэл одоо тохиролцоод л юмд хүрэх гээд л байна шүү дээ. Бидний ганцхан гуугаад байгаа юм бол хилсэн ярьсандаа байгаараа л гэж одоо ардсан намынхаа итгэхгүй шүү дээ та нарт чинь тий. Үгүй ардсан намынхаас одоо бид нар гуйж байгаа. Гүн гэрээ хилцэл хийсэн юмдаа нэг хэлсэн ярьсан юмдаа эзэн байгаа. Ардсан нам Монгол ардын хувьсгалт нам хоёр эвсэл чинь хоорондоо нэг гэрээ байгуулчлаа шүү дээ. Та нар гаргаж ирэл нууц мууц фүүфаа гэл. Эн чинь одоо энэний эхлэл байсан юм шүү. Энэ гэрээ бол ийм юмны гэрээ биш. Биш юм уу? Ийм юмны юуны гэрээ? Энийг бол зүгээр би тэр тавьсан гэрээг нь харахад бол ерөөсө хоёр ном сонгуульд ялсныхаа дараа чарн юу ч хүлээд чи одоо бие бинийгээ оролдохгүй яахгүй одоо ардын нам дэвсэн хувьсгалт нам дэвсэн газар хүнээ дэвшүүлэхгүй юу ч хүлээ нэг тийм бас нэг тиймэрхүү л гэрээ байсан. Энэ бол биш. А бидний энэ бол улс орныхоо төвшөнд. Жишээлх юм бол одоо бид нар саяны одоо байгуулсан тэр гэрээ хэлцэл дээр бол сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулъя. Намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулъя. Энэ том төслүүдээ яхан бэ энэ дээр эдийн засгийн хувьд хамтарч ажиллая. Энэ бүх юмнуудаа бид нар чинь сая бол одоо зөвсөж ойлголцсон гэж бодож байгаа. Тэгээ харин одоо энэ хуулиа тэр ярьсан хүрээндээ баталж чадахгүй юу гэж. Алтан хоёрын ерөнхий сайд болох гээд манай намын бүлэг дээр ирж бид нартэй ч бас нэг байцаагдаж нэг зандаа үгийн кол дарга тэр хоёр чинь 6 цаг хэртэй боллоо шүү дээ. Тэн дээр үл бид нар өмнөдөө өстой дотроо онгойт л ярилцж авсан. Ер нь сайн муу бүх юм одоо саяны өнгөрсөн 2 жилийн хооронд болсон процесс одоо ёстой чиний миний гэдэг бүх юмаа ярьж аваад тэгээд ерөнхий одоо явах арга замаа бол ийм юм байна гэдгийг бол би ойлгосон бахаа гэж дотроо бол тэр 6 цаг гарангийн уулзалтаас бол би жоохон сэтгэл өндөр гасан. Яг нэг үг хэлэхэд бол за эдгээр бол жоохон ер нь бас алдсан алдаагаа ч ойлгож явах шиг байна. Яаж ажиллах ёстойгоо ч ойлгож явах шиг байна. За бидний арийн шин төрхийг ч бас ерөнхийд нь зарим нэг юм дээр нь одоо гадарлаж авах шиг боллоо. Тийм болохоор бол бас нэг жоохон одоо бол зүгээр нэг 10 дугаар анги төгсөөд дэгж яваа хүүхдүүд биш дээ. Энд бас улс төрийн тогоон дотор хадагдсан хүмүүсүүд бол жоох юм ойлгосон болов уу гэж залбирсан шүү дээ. Энэ фракц намчрахал энэ одоо эрх мэдэл аваад нөгөөгөө ноолдог энэ байдлаас бодоод одоо энэ нийгэмд бас нэг болгоомжл бий болоод байна л. Хит их энэ намчрахлаас болоод одоо залуучууд хоорондоо бас үзэл бодол зөрөх, нэг нэгэ үзэн ядах ийм байна. За нөгөө талд одоо шинэ Арслан нам гарч ирэл танахыг нь олдог. Одоо буцаал модул танах хариугаа авах гал гараад ирвэл Арслан намыг бүсэн оож таарах байлгүй хариугаа авах гал. За өнөөдөр жишээ нь одоо энэ магна гээд олон түмэнд таалагдчихсан шүү дээ. Ажлаа сайн хийж нэг шадартай тавигдсанаас болоод би энэ ажлыг хийхэ боллоо гэл ингээл явал юм хортой үр дагаврууд их гараад байх шүү байх юм аа. Магнаг хин ч өгөөгүй шүү хамгийн гол нь. Яг энэ нөгөө гайтай энэ нөгөө намын чи хэнэрхлийн л асуудал. Үгүй харин тэгэхээр эн чинь өөрийгөө гайтуулаад байна уу? Өвчин болчлоо энэ ари өвчин өөрөө бас хэнийг гайтуулаад байна гэдэг асуудал. Магнаг бол хин ч өгөөгүй. Гаргасан алдаа оногоос гараад ирсэн байхгүй. Тэгэхээр ер нь энэ юм чинь болоо шүү дээ.
Би түрүү хэллээ шүү дээ. Энийний үндс нь болоо шүү дээ. Миний хэлээд байгаа тэр нөгөө нэг энэ төрийн алба гэдэг юмыг бид нар бол ерөөсөн хуйлгүй дүрмгүй болгочоод байгааг чинь гай энэ. Түүнээс биш бол өнөөдөр зүгээр одоо ингээд энэ төрийн албаны юм чинь бид нар сайн гიშ хуульчилж өгöd. Тэгээ ингээд хуйлтэлт хуулиа мөрдөж явдаг байсан бол нэг яамд очиж газрын дарга болъё, нэг яамд очиж агентлагийн дарга болъё гэж гүйдэг хүний тоо чинь эрс байхгүй болно. Тэгвэл сургууль төгсөөд тэгж бодож исэн хүн үнэхээр би төрийн албанд одоо яг ингэж одоо карьер хөөж явъя гэж бодсон хүн бол сургуулаа төгсөөд мэрэгжилтэн болох гэж гүйх ёстой. Өнөөдөр чинь яг нарийн ярих юм бол мэрэгжилтэн болох гэж гүйдэг хүн байхгүй шүү дээ. Нэг л сэтэртэй даргал болох гэж гүйдэг хүний л залуучуудын тоолон болчиход байна. За улс төрийн намуудын энэ Монголын одоо нийгэмд залуучуудын дунд нэг эвдрэл үүсгэж байгаа нэг юм юу гэх юм бэ? Гарцаа байхгүй энэ олон янз бүрийн одоо энэ намын харьяаллын байгууллагууд байна. Бүгд. Тэгээ энэ залуучууд чинь одоо бид нар бол энэ оюутан тэгэхээр оюутны дээдлийн нэг залуучууд дунд уу Ахмад одоо Ахмад үе хүртэл Ахмадын холбоо гэсэн сайхан чөлөөт дардсан холбоо гэж баасан гэж хүнийг тавьсан гээл ингээл тэр чөлөөт Ахмадын холбоо манай Ахмадын холбоо гэж хоорондоо зөрчилдөв. Өөр юм нь одоо яах вэ тэгээд одоо энэ муу Ахмадын байгууллага хүртэл бид нар ингэж хувааж одоо яах вэ л гэж би бодож ирсэн. Тэгээ энэ хуваагдал талцал энэ юм бол сайн юмд хүрэхгүй л дээ. Тийм л учраас л одоо бид нар чинь нэгд хамтар зөвшөлц юмаа тэгээд зөв болго ингээд ажиллал гэсэн одоо санаал цаанаас нь нийгэм чинь өөрөө шаардж ах шиг байна. Улс төрийн хүчнүүд ч гэсэн ерөнхийдөө бас нэг жоохон зарчмын хувьд ойлгож л байх шиг байна. Хоёулангалаар би танаас ганцхан асуулт асууя. 2008 онд Монгол Ардын нам холонгосон хэдий жарсан намыг одоо танхимдаа урьснаар олон том асуудлыг шийдэж чадсан гэж түрүүн таны үгэнд гарсан. Тэрний нэг нь оюутлага гэж. Оюутлагын тэр мундаг том асуудлыг шийдсэн өнөөдөр үр ашиг нь хаана байна? Ард түмэнд үр ашиг нь одоо ирсэн зүйл байна уу? Та нэг жишээ аваад яриад өгөөч. Оюутлага үр ашиггүй байна гэж бас одоо яаж нотлох юм? Жишээлх юм бол би чамд одоо хэлье. 2012 оны үед Монгол Улсын эдийн засгад эргэлжижсэн 3 төгрөг тутмын нэг нь оюутлага хөрөнгө оруулалттай холбоотой байсан. За. Оюутлага хөрөнгө оруулалт орсноор бол оюутлагад бид нар дэлхийн одоо энэ том хэмжээний одоо энэ компаниудтай гэрээ хэлцэл хийгээд одоо ингээд тэр оюутлагын тэр том төслийг бид нар хөдөлгөж чадсанараа гадны хөрөнгө оруулалтыг одоо 1 жилийн дотор бид нар үндсэндээ 4 тэрбум гаруй доллар болох гадны хөрөнгө оруулалтыг татж чадсан. Гадны маш олон 10 компаниудыг Монгол руу орж ирэх сонирхлыг бий болгосон. Банк санхүүгийн маш олон байгууллагууд Монголд одоо үнэхээр одоо хөгжлийн гарц байна. Энэ Монгол бол одоо мөнгө одоо босгох болцоо байна гэдгийг харж энд орж ирсэн. Тухайлбал бондыг одоо Чингис бондыг эдгээр анх удаага бид нар одоо Монголын төвөнд гадны бонд босголоо гэж хөрсгөлдөг бал байсан. За. 580 сая доллар гэд бид нар чинь Батболтын засгийн газар үдгэж босгож Хөгжлийн банкнд тэр. Тэр үед би Японд явж байсан сангийн сайд гээд тэр үед тэр Хөгжлийн банкнд ажиллажсэн болормоо гэж захирал энэ тэр Солонгос захирал энэ тэр явж одоо бүтэн жил гарan явж хагаад 580 сая долларын бонд босгоход 6-аас 7 тэрбум долларын захиалга ирж ирсэн. Манайд одоо өгье гэж. Чингис бондыг босгож явах үед мөн одоо бас бараг 10 гаруй тэрбум долларын захиалга ирж ирсэн юм. Энэ чинь юутай холбоотой гэхээр бол ерөөсөө энэ том төслийн шин дагаж тэгээд энэ дэлхийн хэмжээний том компани чинь дагаж үнэхээр одоо энд бас ихтгэл тээж одоо гадна дотныхан бол ингэж хошуурдаг юм байна гэдэг нэг жишээг бол би энэгээр хэлж байна. Хоёр дахь нь оюутлахын гэрээг бол алдаа оноо байхгүй Монголд үнэхээр үр ашигтай төсөл гэж бол би бас хэлж чадахгүй. Би тэгтээ оюутлахын гэрээг буруу гэж ерөөсөө хэлж үзээчгүй. Яагаад гэвэл Монгол улс сүүлийн одоо энэ 90 гаруй жилийн хугацаанд нин шинэ үеийн төвх гişрээ 21 оноос хойш анх удаага дэлхийн хэмжээний энэ том компанитай Монголын засгийн газар гэрээ хийсэн. Бидэнд өмнө тийм туршлага байгаагүй. Тийм учраас биднэрт бол энэ дотор алдсан алдаа бол их бий. Энээс авах сургамж юу гэхээр бид нар одоо дараагийн одоо энэ хэмжээний том төслүүд дээрээ бид нар өмнө алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Гуравт нь би энэ дээр юу хэлдэг вэ гэхээр бол оюутлахыг одоо өнөөдөр хөдлөхгүй байгаагийн нэг том нөхцөл нь бол элдв популизм шүү дээ. Ерөөсөө оюутлахыг бол одоо өнөөдөр худалч хөндөөлөрөөс ингээл энэ оюутлахаа тавталгаа хоёрыг чинь ингээд бүх юмыг ухаад аваад ингээд дуусна. Тэгэл одоо нэг том хар нөхүүлтэн тэрлүүн хүм малтайгаа монголчууд орж өгөхөд л ингээд дуусна гэдэг. Одоо ийм л юмар хүний тарих угаагаад шүү дээ. Тэгэхээр бид нар чинь алдаа оноогийн дэслэх нь зөв үгүй л зөв. Гэхдээ энэ гадны том хөрөнгө оруулалтыг бид нар хийсэн гэрээн дээрээ юуг нь засах хэвээр, юуг нь залруулах хэвээр. Бид нар цаашаага одоо энэ төслийг явуулахын тулд ямар юм хийх ёстой гэдгийг бид нар ярьж ээж иргэдэдээ зөв ойлголтох ёстой. Дийлэнх хэсэг масс одоо ялангуяа өдөө орнотын иргэд бол байхгүй юм байна. Одоо тэр 1800 м-ийн доотлолт байгаа бүх алтын одоо устай ширэмстэй бүгдийг ухаж авч явал тэгэл Монгол хов хосон үлдэх юм байна л гэдэг ойлголттой үлдээдэвэл хэцүү шүү дээ.
тийм үлдэхгүй ухаад аваад очор нүх үлдэхгүй юу гэх тийм. 1800 метрийн доотлол одоо ингээд бүр хөнгөс нүх үлдэнэ гэж би л бодохгүй байна. За юу 1800 метрийн доороос тэр юмыг ухаад аваад явах тэр технологи тэр юмыг бол би ойлгохоор чинь нэг удаа энэний өмнө програм тагцаа нэг харсан л да. Ерөн зүгээр л гэхдээ тэр зураг төсөл бүх юм үзсэн. Үнэхээр бол тэр бол мэдгүй зүгээр одоо Монгол орн тэрийг хизээ ашиглаж чадах юм гэдгийг би мэдэхгүй. 1800 орчим метрийн гүн рүү яваад газрынхаа гүндээ 126 км зам тавиад тэгээд тэр доор нь одоо энэ газрын гүн дээр явдаг тэр 40 50 тонны машинууд яваад дээш нь тэр хүдрээ зөөж гаргаад тэгээд конвейероор ингээл одоо баяжуулж өрөөл явхал ийм л юм байна лээ. А зүгээр оюутлахын гэрээг би ерөөсөн дахиад хэлье. Би 100% одоо Монголын талд бүрэн дүүрэн ашигтай айхтар гэрээ одоо болчихсон гэж одоо тэр гэрээний үндэс суурийг бас сайн мэдэхгүй байж тэгж нэг хотлоо ярих бол сонирхолтой. Ямар ч байсан манайд өөр ашигтай байсан. Бид нар бол одоо Иламаа олцоод хурдан явуулахгүй бол харин хурдан явуулахгүй. Анх хэлэхдээ 4 тэрбум. Одоо 7 тэрбум. Бид нар хэрүүлээ хийж гад явуулахгүй магадгүй ирэх жил 11 тэрбум. Энэ бол одоо ингээд эцэст нь харж байхад бол төрийн өмч оролцсны л гал одоо гарч ирж байгаа шүү. Төр оролцох ёсгүй байсан. Ер нь энэ том төр оролцохоор бас юмд гайвалдаг тал биш үү? Том ордуудыг бол зүгээр ингээд одоо бие үл мэрэгжлийн хүн бишээ. Зүгээр ингээд харж байхад бол зарим орнуудад би ч бас энэ уулуурхайн чиглэлийн юмнуудаар энэ Канад, Манад, энэ тэр энэ Австрали энэ чинь бас явлаа л да хүмүүстэй болдог. Ерөөсөө л энэ чинь аливаа улс бол ийм том уулуурхайн төсөлтэй. Уулуурхай гэдэг чинь өөр асар хэрэгсэлтэй бизнес юм байна шүү дээ. Тэхийн тулд бол бүх төрлийн татваруудаа хамтлах хэрэгтэй байт юм. За. Одоо хамгийн сүүлийн тэр техник технологиг ашиглахыг шаарддаг юм. Тэгээд байгаль орчинд халгүй холгүй байх талаас нь. Байгаль орчинд нөхөн сэргээлтэй холбоотой асуудлуудаа чанд гэрээ хийдэг юм байна. Тэгээд одоо тэр ажиллах хүчин бусад одоо дотоодоос авах нийлүүлэх юм дээр нарийн тохирол ингээл явдаг л асуудал байдаг. Тэгхийн бол асуудал арай өөр байна. Одоо ингээл энэ манай 34% байгаа болохоор өртөг нэмэгдээд байна гэдэг чинь тэд нар чи бас л авахгүй л одоо шулдаг улсууд шүү дээ. Ирээд янтаг гэхээр хөөх юм уу Монголын талыг ингэхгүй $1 гарсан ч илүү байвал усч ил гэж бодно шүү дээ бизнес хийж байгаа. Хөрхөм оюутлагад сүүлийн үед тамад сажиндоо чаавас. Ерөнхийдөө бол жоохон төр горилсон, алдан тушаал горилсон, төрд орохыг бодсон нөхдүүдийн л нэг одоо нийлээл бөмбөг тоглодог заашгил болцсон нэг тийм л талбай болж байгаа шүү. Одоо бид нар чинь оюу толгойг тэгээд одоо энэ 5 толгойг энэ мэтчлэнгээр тоглоод байх юм бол тэгээ Монгол энэ том төслүүдийг хөдөлгөж чадахгүй бид нар одоо энэ ордон дотор бид нар мянган сайхан үлгэрийн гоё юм яриад явахгүй шүү дээ. Одоо бид нар энэ урт нэртэй хууль гээл юм яриад байгаа. Тухайн үедээ бид нар өөрснөө батлал гаргаад ирсэн. Тэрнээс үүссэн хохирол юу вэ гэдгийг одоо бид нар ярих хэрэгтэй л байна. Жишээлх юм бол 100 гаруй компани 6 тэрм 6 их 80 төгрөгийн одоо хохиролтой ингээд үйл ажиллагаанд гатчихсан сууж байгаа. Тэгэхээр бид нар энийг чинь одоо нэг талд нь бас нэг одоо тэр дагаж мөрдөх хуулинд өөрчлөлт оруулдаг бол оруулаад явуулах ёстой гэдгийг явуулаад үнэхээр хаах ёстойг нь хаагаад за тэр өгдөг авдаг тэр үнэхээр тэр хөрөнгө санхүүг оруулсан компаниуд төрн чаддаг юм бол тэр мөнгөө өгөөд ингээд эн чинь бид нар нэг талдаа багтааж юмаа явахгүй бол энэ юмнуудыг асар их харж байгаа байхгүй. Одоо нэг гадны хөрөнгө оруулалтын нэг харж ирсэн бид нар тэр нэг өнгөрсөн парламентын төгсөл дээр нэг айхтар хууль батсан шүү дээ. Гадны хөрөнгө оруулалт хязгаарлах юу шүлээ шүү дээ. Тэр чинь бол гадныхныг үргээхэд одоо шамгуул үүрэг үүсгэсэн зүйл шүү дээ. Тэгээ тэрийг харин нэг муу юм засал залруулад хөрөнгө оруулалтын хуулийн анзлаад авчихсан. Одоо энэ урт нутгийн хууль чинь дараачд нь бол бас тодорхой нөлөө үзүүлснэг үйл маш их нөлөө үзүүлсэн уулуурхайн салбарт бол тэгээд энэ мэтчлэнгээр бид нар гаргасан алдаа онооных юмнуудыг одоо дэнсэлж ярих цаг болсон. Түүнээс биш одоо хин нэгэн хэсэг үлэг хүмүүсүүд нь ухаантай болоод нэг хэсэг нь ууж идэгчих юм шиг юм яриад дараад тавьчлаад байхын оронд бол ил тод юм гаргаад тавьж агаад нээлттэй хийж байгаа. Хармогоо дэвсэд суугаад гадныхнаа сайхан далдлах хэрэгтэй. Уу одоо бид нар тэгээд энэ гадныхгүйгээр хөгжиж чадах уу? Харин яг бол мэдэхгүй зүгээр одоо мэдээж энэ дэлхийн нийт чинь бүхэлдээ одоо ингээд интеграчлагдана гэж тийм даяарчлагдаж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Ийм үед бол бид нэр гадны техник технологиг оруулж ирэхгүйгээр гадны одоо том хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхгүйгээр Монгол тэгээд энэ хоёр том их гүрний дундаас гараад айхтар хөгжөөд явна гэдэг нь би юу л гэж бодож байна. Бидний ярилцах хугацаа үгээр өндөрлж байгаа маань сүүлийн асуултыг би тантай товчхон хариулж өгүүлсэн байна. Монгол Ардын намынх маань сүүлийн үед нэг жоохон бүлгэл фракцэн жоохон зөрчилтөнтэй нүггүй юу? Хотынхонтойгоо жоохон эрх мэдэл булаацалсан иймэрхүү мессеж юм сүүлийн их гарч ирээд шүү. Манайхны дандаа тэгж ярьдаг шүү дээ. Гэтэ манайд бол тийм асуудал байхгүй шүү дээ. Ер нь бол манай урлаас гардаг шийдвэрээ л тагдаг. Байнгал тийм л зөрчилт татамаа гэдэг бидний дунд одоо тэгээд нэг зөрчилтөө тэрний энэний фракц гэдээ яваад байдаг юм байхгүй шүү дээ. Заашгүй. За таны ажил амжилтсэ. Баярлалаа. Зарим үзэгчтэй ТV телевиз ярилцлагын нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн жошноор улсын хурлын гишүүн Хаяг Орслоо. Танд их баярлалаа. За баярлалаа.